Монгол ард түмнийхээ үндэсний баяр надамд зориулж энэ удаагийнхаа дугаараар бид Монголын соёл болсон Монгол зургийг та бүхэндээ танилцуулж байна. Чултамбаа нэрийдснээр Монгол зураг гэд нэрийдэд явж байгаа. Тэр үед бол уран зургийнхан нөгөө орнуудын сургалттай уран бүтээлчд маань болохоор хавтгай нөгөө техникийг хараад зөвхөн техник арга ажиллагаанаас нь хавтгай гэж нэрлэдэг байсан юм байна. Яг үндсэндээ бол мэдээж эн чинь дүрслэх хурлын чиглэлийн тий Монгол зураг уран зураг гэдэг утгаараа мэдээж орон зай бүх тэр хүний сэтгэлгээнээс гарах боломжтой бүх юмнуудыг шингэж өгсөн бай. Агуулгын хувьд бол энэ нүүдэлчдийн соёл гэдгээр хвчлэн нөгөө бэлэгдэл ухаанаар бол хийсвэр орон зай маш их орон зай хязгааргүй орон зайгаар шийдэгддэг. Техник арга ажиллагааны хувьд бол өнгийн шийдэл дүр төрсөллийнхаараа орон зайг бодит бусаар илэрхийлдэг. Яг тэгэхээр Монгол зурагт хамгийн чухал гэж үзсэн зүйлээ зохиомжийнхон хамгийн төв болгож чаддаг. Тэр харьцаа бодит орон зайн харьцаа бол шаардлагагүй. Тэгэхээр Монгол зурагт бол ерөөсөө тэр бодит орон зай буюу бодит сэтгэлгээнд захирагддаггүй аль болохоор хийсвэр агуулга. Одоо үндэсний манай Монголын уламжлалт одоо үлгэр домог туйлс гээл туйлсууд байдаг шүү дээ. Одоо тэр туйлс дээр бол орон зай хэлэх агуулга юм хязгааргүй өргөн хүрийг хамардаг. Яг тэрэн шиг тэр энэ нөгөө нүүдэлчдийн соёл те яг энэ шиг Монгол зурагт маань бас яг энэ хийсвэр сэтгэлгээний юмнууд хийгддэг. Шарвын Монголын нэг өдөр гэж зураг өгдөг те. Тэр бол ерөөсө философик үндслээс бол ерөөсө хүний амьдралыг зурсан зураг. Яг дүр төрслөл тэр нэг жоохон марзан дуу зурснаар нь хүмүүс нөгөө өнгөц хараад бас түрүүний нөгөө Монгол зургийг хавтгай гэдэг шиг техник зуралтыг харчаад марзан гэж яриад байдаг болохоос биш яг үндсэн зураг маань өөрөө ерөөсөө хүний амьдралыг өхөөс төрөх хүртэл хүний амьдралыг өгүүлчихсэн тийм агуу том зураг гэдэг хэвгүй. Монгол зургийг одоо анимашн чиглэл рүү оруулах юм бол бас их сонирхолтой одоо үлгэр домгоор Монгол зургийн арга техникээр хүүхэлтэй кино хийвэл бас их том нөөц байна. Одоо манай Гисэр Жангар бол хид нугалсан тийм агуулгатай том сэдвүүд байна л да. Тэгэхээр Монгол зургийн нөөц бололцоо бол агуулгынхаа хувьд цаашаа хувирах чадлын хувьд ч гэсэн маш их нөөцтэй юм. Манайхан ч Монгол зураг гэхээр л нэг тийм нэг орон зайд ингээл айгүй олон үйл явдал зураал тий нормал уралдаад л эсвэл одоо юу ч үгүй заавал нэг хүн байгаа л тий нэг тиймэрхүү юм олон үйл явдалтай л нэг тэгэхээр л нэг шарвын зурагтай төстэй байхаараа л Монгол зураг болт юм шиг нэг тийм одоо өрөөсгөл ойлголтыг би заавал тийм байх ёсгүй би тэрийг хиймээргүй гэдэг тийм надад юм байсан учраас одоо өөрийнхөө тэр өөрийн гэсэн юм ал хийж ирж хайж эхэлсэн л дээ. Тийм ер нь яг л мэдэрснээр зурдаг би ерөөсөө. Яг энэ дотроо мэдэрж байгаагаа тий тэрийг л би тэн дээр гаргадаг байхгүй буулгадаг. Одоо мэдээж нийгмийн амьдрал нөлөөлж байгаа. Би угаасаа нийгмийн нэг хэсэг шүү дээ тий. Бодит юм би бол яг зурдгүй шүү дээ. Яг харахад бол хүн тий энэ цэцэг байна, энэ гар байна, энэ эмэгтэй хүн байна гэд харсан ч гэсэн цаана байгаа тэр одоо нөгөө нэг илэрхийлж байгаа тэр санаа тий цаагаараа тэр нөгөө нэг тийм хийсвэр юм одоо миний тэр дотор байгаа юмыг одоо хийсвэрээр одоо символ болж тэр бэлэг тэмдгээр илэрдэг гэх юм уу та. Одоо тэр дүрс байна, өнгө байна тий. Одоо жоохон ер нь саарл өнгө аягүй их байдаг л да миний зурганд. Тэр чинь ерөөсөө яг л энэ нийгмийн амьдрал тэр цаана тэрийг л илэрхийлж идэг. Яг харах юм бол миний зургнаас яг үлгэр шиг ингээд бүх юм тодорхой байдгүй. Дандаа тийм хийсвэр одоо тэр сюрреалист маягийн би илүү төлхөө ашигладаг л да. Монгол зурагт ч угаасаа цаг хугацаа орон зайг айгүй их ингээд ганцхан дүрст багтаагаад айгүй сонирхолтойгоор илэрхийлж болдог шүү дээ тий. Өрнөдийн contemporary урлаг, Монголын уламжлалт дүрслэх урлаг хоёр нэг юм нэгдсэн нэг тийм хэлбэр биш үү? Аж байдлын сэдвүүн бол давхар хөгжөөд явж байсан. Тэр аж байдлын сэдвүүн өнөөдрийн нэг залуучуудын дүрслэлд ороод ирэхээр яг өнөөгийнхөө нийгмийг хамгийн гол нь гойчлолгүйгээр яг байгаагаар нь замраагүй бол замраагүй, төгжрэлтэй бол төгжрэлтэй тийм үү? Хотчлт өнөөдөр одоо Монгол улс эрчимтэй
хотчоод одоо нэг 100 хүрэхгүй жил болж шүү дээ. Энэ хооронд чи хотчлт гэдэг юм чи өөрөө маш олон сул сөрөг талуудтай. Тэр үрийг бүгдийг нь яг гоёчлолгүйгээр яг амьдралаа энгийнээр байгаагаар нь зурж байгаа нь өөрөө нэг тийм урлагт оруулж байгаа үнэтэй зүйл юм болов уу гэж боддог. Ер нь манай уламжлалт Монгол зурагт маш их сюрреалист элементүүд байдаг. Сюрреализм гэдэг нь өөрөө одоо бодит байдалтай өрх бодит байдал гэсэн утгатай зэрэгэлдэх ертөнц гэдэг юм уу зүуд. Тэгээд бурхны шашинтай их холбоотой хөгжижсэн учраас бурхны шашны урлагт байгаа утга зохиолд байгаа тэр сюрреалист элементүүд өөрөө орчин үеийн тэр нэг юм үлгэр домог маягийн тийм хэлбэртэй холдоод magic realist, шидит realist хэлбэртэй холдоод ирэхээр нэг тийм сонирхолтой тийм олон янзын юу холдсон нэг тийм хэлбэр болж хуураад байгаа юм л та. Монгол зургийг бол яг Монгол хүнэлт зурна тий. Одоо Монгол зургийг хятад хүн хийж зурч чадахгүй тий. Аз дотор ихэд солонгос хүн зурч чадахгүй. Монгол хүнээ яг тэр Монгол хүн тэр Монгол аж байдал Монгол хүнэлт тэрийг зурч чадна. Би энэ яагаад мэдсэй гэхээр нөгөө 90-ад онд зах зээл бол Монгол зургийн анх удаа Францад үзэсгэлэн гаргалаа. Тэгээд Францад үзэсгэлэн гаргахад тэр Францад бүр гайхаж байгаа юм чи. Үгүй энэ дэлхийд ийм урлаг байдаг юм уу? Бид нар чи айгүйх нөгөө урлаг судалсан бүх төрөл жанрыг мэдчихэж штэ. Хятад гэдэг хятадууд ямар урлаг бүтээл хийдэг, ямар урсгалтай байдгийг бүгдийг мэдчих. Тэгээ Монгол зургийг хараад бүр гайхаж байгаа юм чи. Үгүй энэ дэлхийд ийм урлаг байдаг юм уу? Би урд өмнө хизээч ийм юм харж байгаагүй, үзэж байгаагүй те. Энэ Монгол хүмүүс чи өөрөө гэсэн тийм урлагтай юм биш үү? Энэ бид нар одоо ямар ч сургууль, ямар ч школ хаач явсан ийм урлагийг бид нар үзээгүй гэд бүр гайхчихсан байхгүй юу? Тэгээ хөөмий байна, тэ уртын дуу байна. Дүрслэх урлагаас бол Монгол зураг бол энэ Монгол гэдэг улсыг оршин тогтнож явж ирсэн, цааш оршиноор тогтнох ёстой гэдэг тийм одоо баталгаа штамп тэ тамга болж Монгол зураг үлдэх ёстой. Энэ бол харин авж үлдсэн бид нартай их баяртай байна. Монгол гэдэг том гүрэн байсан, гүрэн тус байсан тий. Ер нь энэ гүрэн Монгол том гүрэн тус явж ирсэн том их одоо энэ дэлхийг одоо тий дэлхийд их том нөлөөтэй тийм Монгол гүрэн тус байдсан гэдэг нь урлагаараа ерөөсөө юу яадаг юм бэ? Мэдрэгддэг юм байна. Нөгөө ихтүүдийн судалбар зураг хийн. Тэгээ тэр байгалийн тэр гайхамшигтай гоё түмэн янзын тэр гоё өнгөнүүдийг бид нар чи хараад биширч штэ. Тэгэд энийг чи яаж Монгол зурагт оруулах ёстой? Монгол зурагт бас тэрийг оруулмаар шүү дээ. Тэр юмыг тэгэхээр чи энэ чинь хоорондоо ингээд салбарлаад Монгол зурагчийн дотор маш олон салбар болж байгаа. Чимэглэлийн Монгол зураг, тийм үү? Контемпорари орчин үеийн Монгол зураг, яг жинхэнэ Монгол зураг, тийм үү? График, зураасан зургийн Монгол зураг. А би болохоор яг Монгол зургийнхаа төвийг бариа явдаг. Ямар ч хэлсэн бэ штэ. Би одоо жишээлбэл Монгол зургийн одоо Монгол зураг зурдаг тий. Би энэ чанараа хизээч алдахгүй яг энэ дээр насан туршдаа үнэн шүү.